Хүнийг ямар өнгөн дуртайгаас хамаарат ямар хөө заарах шин та болохыг тодорхойлж болдгийг та мэдэх үү? Өөрөө цэхэн өнгөн дуртай хүмүүс ахын бол амар сайн өнөж найзуудыг бас бусдыг өөрөөсөө төрүүлж тавьж боддог. Ерөөхдөө амар сайн хүмүүс байдаг гинэ. Харин ногоон өнгөн дуртай хүмүүс бол амар хөдөлмөрч, шудраг, тэгтээ жоохон хүмүүс итгэдэг тааруухан, тэгс жоохон хаартай хүмүүс байдаг гинэ. Ягаан өнгөн дуртай хүмүүс бол юмд амар сэтгэлээ санддаг, амар зөөлөн сэтгэлтэй бас итгэж болохоор хүмүүс байдаг гинэ. Улаан өнгөн дуртай хүмүүс болохоор ингээд цаанасаа ингээд төрцөн дайчин лидер хүмүүс байдаг гинэ. Тэгээ уулзсан болго ингээд өөрөө их хэрэггүй татагдаад байдаг. Тэгээ хамгийн сүүлд нь чинэл ягаан өнгөн дуртай хүмүүс болохоор амар тусч, тэгээд амар бүтээлч хүмүүс байдаг гэж энэ тэгтээ жоохон хаяа шиг нь болоход хэцүү байдаг. Тэгэхээр та эдийн судалгаа ихэр үнэн байж бас тааш тохирч ийн гэдгийг доор комментээр бичээрэй. Тэгээд имээ өвөөгөө ажлынхныгаа найз охин найз залгаа эхнэрээ нөхрөө найзуудыгаа бүгдийн машин нэгээд бас таарч нүг юу сонирхоод үзгүй тий.